Эртээ урдын цагт Асгалын хаан тусын хаан хатан хоёр хөөрхөн гүнжтэй олжээ. Хаан болон улсын бүх хүмүүс аз жаргалтай байсан хэдий ч наран жаргах мөчөд гүнж аимшиг чидэнд автаж мангас олон хувирдаг байв. Түүнийг мэдсэн хаан хатан хоёр шидэд дагнаас тусламж хүсгээд Асгалын цайзад хорих хэрэгтэй гэснээр гүнжийг авраг том луугаар хамгаалуулсан цайзад хоржээ. Ханхүү салхитай, шуургатай, бороотой гэд бүхий л цаг хугацааг ажрахгүй тулан өөрийн үзэсгэлэн гүнж пианог үнсэж аимшигт хараалыг зогсоохоор цайзад иртэл гүнж байсангүй. Гүнжийн оронд үнэг хэвтэж байсан бөгөөд пианог хормын аялалдаа явсан гэв. Энэ бол Ширек хоёр. Мэдээж тэдний бал сарын аялал аз жаргалтай хормын бэлтгэлээр кино маань эхэлдэг. Сахал махлаа хамт тусалцаад далайн ирэг дээр үнсэлцээд манай хоёр ч уулна авраг том махчин ирнээсээ мань мэтээсээ илүү армаажиглаад байгаа мó хайшин. Бал сарын аяллаасаа иртэл илжиг гэрт нь ирснээ би та хоёртай хамт амьдрахаар ирлээ. Луу ойртой сэтгэл санаагаар унаад их хэцүү байгаа гэж хэлсэн ч манай хоёр юу гэж хамт амьдрах вэ? Дахин би бинээ үнсээд армаажиглах гэж байтал муу хөлдөө илжиг орж ирж болиулаад болдог бол дагцтай дунгачмаар санагдаад идэв. Тэгснээ энэ хүмүүст юу гэж хэлэх үү гэд хаалга онгойлготол бүрийн үлээсэн цэргүүд жагсаа зогссон байна. Тэд хаан хатан хоёр буюу пиано гүнжийн ээж аав хоёр жуух бичиг илгээж манай хоёрын хайр дурлалыг ажиллах болсноо мэдэгдэнэ. Даад Ширекийг хунтайж ханхуу нэтэргээд бодчихсан байдгаа. Жуух бичгийг уншиж дууссан цэрэг нь хүртэл мэл гайхаж алмаараад Ширек үгүй хоёлаа явахгүй. Тэд чи бит хоёрыг хараад үнэхээр их цочирдно гэхэд пиано үгүй дээ. Тэр бол миний аав ээж. Тэр надад хайртай чамайг ч гэсэн хайрлан гэтэл хөлдөө төмөс шиг Ширек үгүйг зөврөөдлөж маргалдаад тэгсний эцсийн тулаанд пианогийн хэлснээр явхаар болно. Заван шавартай намгаа үлгэрийн сахилгагүй баатруудад үлдээгээд явна гэдэг мэдээ Ширекэд амар биш дуртай дургуул явж байгаа юм. Замдаа бороо, цаас, шуурга гээл бүхий л цаг агаарыг туулж явах бөгөөд энэ зураглалаас өвөл зун, намар хавар гээд дөрвөн үлэллаа бүгдийг нь харж байгаа юм чи. Илжийг бид очиж байна уу гэж байн асуугаад л арай гэж нэг даваад ирлээ шүү дээ. Бөөн алга ташилтны жигнэж шувууд нисгэн тосох бөгөөд манай хоёрыг харсан хүмүүс мэл гайхаж нисэж байсан шувуунд хүртэл зүгээ мартаад байшин мөргөд унчихнаа. Оройн зоог барих бол ширээний ард хаан Ширек рүү байнга муухай харсаар байх үед илжиг гаднаас орж ирнэ. Ширекийн намгийн талаар ярьж байгаад хатан тэр намагт үр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэхэд яг тохиромжтой байхаа гэдгийг Ширек хаан хоёр сонсоод шууд л хахад цацаад тэгснээ хаан Ширек хоёр бие биенлүүгээ онцгүй шидэлцээд тэр махчин шүү дээ. Төрсөн үр хүүхдүүдийг чихгүй бол яах вэ нэтэр гэтэл Ширек арайч төрсөн хүүхдээ цайзад хорих дээрээ тулаагүй байна гэж маргаж байтал пиано уурлаад өрөөрөөгөө явчихна. Маш удаан хугацааны дараа өөрийн өрөөнд орж ирсэн пиано гуниглан нулимс тусаан уйлгаад загалмайсан шидэд дагн гарч ирж чамайг үзэсгэлэнтэй бас аз жаргалтай болгож сайхан ханхууг бэлэглэх болно гэд тавилгуудтай хамт дуулж бүжиглэнэ. Пиано энэ бүгдийг зогсоогоод надад тэр бүгд хэрэггүй гэд ярьж байтал гаднаас Ширек орж ирснээр энэ бол миний ир нөхөр гэж танилцуулна. Шидэд дагн итгэж ядан байтал Ширек уурлаж хувцаа бэлд бид явцгаах болно гэхин тэр. Шидэд дагн явах болж пианод өөрийн нэрийн хуудасаа өгтөл ааш модоо Ширек өнөөхийг нь булааж аваад бид хангалттай аз жаргалтай байгаа гэд манай хоёр төс тас гээд бөөн хэрүүл болтол пиано түнд гомдож би чиний төлөө өөрчлөгдсөн юм шүү гэд гараад явчихна. Дээд талын цонхны давцангаас хаан энэ бүгдийг сонсоод зогсож байдیں۔ Хатан чи бит хоёрч гэсэн тэдэн шиг хайрлаж дурлалцсан. Тэдний хайрыг хүлийн зөвшөөрөх хэрэгтэй гэж бяцхан маргаан үсгэж байтал тагтны гадна сүөх дэрэг ирэн зогсно. Ороод хартаа шидэд дайган хідэн том биетэй хамгаалагч өөрийн хүү царайлаг ханхүү чаймны хамт хүлээж байна. Миний хувьд хатан энэ ханхүү хоёрын царай хоорондоо нэлээд төстэй харагдаад идэв. Нэг хоолны газар төр зогсож хоол захиалдал ийм том сүх дагуулж өгч байх нь тэр. Сүхтэж алах гээд байгаа мó хайшин. Бас нэлээд сүрдүүлэний хааныг бол батсан байгаа байхгүй юу? Шүн дунд хаан чихүүдээс хүрэн байшинд нууцаар ирж байгаа олтой байн эргэж харсаар хаалгыг тогштол бухан дээрээ ганц нүдтэй гурван нүдлийг ажрахгүй харж чадах дуваа сохор хаалаа онгоолгож байна шүү. Далайн дээрэмчин архиуж танхаарсан моднууд бас болоогүй морь унсан толгойгүй хүн гээд нилийн эвгүй гарууд байж байдгаа.
Уруулаа улаанаар бодсон мэлхий би таныг таньдаг билүү гэхэд үгүй дээ та хүн андуурсан байна гэж хаан хэлээд асар царай муутай эмэгтэйг хайж явнаа гэд буруу хараа зогсож буй хүнээс асуудал өнөөх нь өөрөө зогсож байдیں۔ Хаан нэг хүний бодиг хөдлөх хэрэгтэй байна гэтэл нэг газрыг зааж өгнө. Өнөөх дээр нь иртэл хин надад саад болж зүрхлөв гэл нэг сүртэй. Хаанч надад их хэмжээний мөнгө байгаа гэд уудтай алтан зоос газар шийдтэл ил дээрээ хэршиж үзснээ танд хүчин зүтгэхэд бэлэн эрхэмдээцээ гэл нэг сүртэй юм болно. Ширээг унтаж чадахгүй хөрөөж хөвцөр байх бөгөөд гүнжийн өрөөгөөр дүүрэн ханхуутай хурмаа хийж байгаа тоглоом, чимэглэл, зургууд дүүрэн байгаа нь түүнийг улам ихээр шаналгаж байгаа бололтой. Ширээн дээр байсан их шиг тайрцгийг маш хурдан нээж дотроос нь Фионагийн тэмдэглэлийн дэвтрийг аваад унштал дахиад л эрэлхэг ханхуу, үзэсгэлэн давхаа гэх тэмдэглэлүүд түүнийг улам дарчлааж байтал хаалга төгшөж хаан байх нь тэр. Өглөөний анд хамтдаа яцгаая 7:30 гэхэд бэлэн байгаарай л гэв. Маргааш ба Ширээг гэлжээг хамтдаа заасан газарт нь ирэх бөгөөд хааны зааж өгсөн газрыг олохгүй нэг газраараа 3 удаа явчихсан байдаг. Модон дээрээс хин нэгэн тэднийг ажиглаж байх бөгөөд муур гүжигнэх чимээ сонссон Ширээг гэлжээг гэж бодон ярилцаар явтал сэлэмтэй кофе малгайтай гуталд муур гинтл гараад ирэв. Тэгсэн Ширээг наасан игдүүдийн амтан бэ гэл өхөөртөж өгтөл хамаг humсаа гарган Ширээг рүү дайж энэ тэндгүү маажиж эхлэндээ. За тэгтэл илжиг муурыг өшөглөх гэж байгаад Ширээгийн эмзэг хэсгийг амар чанга өшгөлдیں۔ Ширээгч би энэ муурыг заавал аландаа гэд уур нь хүрээд байж байтал муур өөрийн эзэн үсэндээ хахаж бөөлжөөд айсандаа олоод Ширээгэд бүх үнэнээ хэлнэ. Хаан өөрийг нь алах гэж байсан гэдгийг Ширээг сонсоод гуниглаж би өөрчлөгдөхөд бэлэн байна гэж хэлээд илжгийг хамгийн гонигтай зүйлсийг бодож уйл гэхэд илжиг ойлгохгүй байсан тул гуталт муур илжгийг хөшгөлснөөр нулимс тусан шидэт дагны хаягийг олж авна. Ингээд Ширээг илжиг хоёр шинэ адалд явдалд гарахаар болж муур нэг хөргөн өрөвдөлтөө нүдээр хараад байсан тул манай хоёр гуталт мууртай нэгдэж шинэ адал явдлын эрэлд гарах нь тэр. Өглөө болж пианоос ирээд Ширээгийг энэ тэрүүгээр хайсан боловч байдаггүй. Аав ээж хоёроосоо асуудал аав нь гэмт хүн гэлбэлзэн гихчээр Фионаг очиход сандарсандаа нохооны хоол идэж өгдөг. Ширээг гэлжээ гуталт муур 3 загламайсан ихийн эд шидийн ундаа үйлдвэрлэх газарт ирж үүдний хүнд бид холбооноос ирсэн гэж худлаа хэлж нууцаар нэвтрэн. Үйлдвэрт ортол бөөн жижигхэн одой хүмүүс завсарч билүүгүй л ажиллаж байна шүү. Тэднийг загламайсан ихтэй уулзгаад тэрээр бүх гүнжийн номнуудыг гаргаж ирээд бүгдээрээ царайлаг ханхуйтай хурмаа хийж эцэст нь аз жаргалтай төгсгөлд хүрсэн байна. Харин мангасууд хизээж аз жаргалтай төгсгөлд хүрдэггүй гэж бардамнана. Өрөөнөөс гараад манай 3 бяцхан одой нөхрийн хувцсыг дээрэмдэж аваад шидэж шингэн байрлсан өрөөнд ороод илжиг манаанд зогсож муур харин шингэн байрлсан тавцан руу дээш авирна. Маш олон шингэн дундаас аз жаргалтай төгсгөл гэсэн бичгтээ ундааг аваад яг хулгайлах гэж байтал чалчаа ярддаг илжээг хаалгаа маш том дийлэгчгсэн ярьж байдгийн. Тэднийг ажилчид анзаарч азар муур шингэнийг аваад доош буухад илжиг үсэр шингэнийг амандаа зун аюулгүй болгов. Үйлдвэрийн тохиолдол асаж манай 3 үсэрч хаяан зүгтсаар санамсаргүйгээр үйлдвэрийг сүйтгэж орхино. Шидэт уусмлын тоо бүртгэлийг хийж дууссан байх бөгөөд ганцхан нэг л уусмал алга болсон байгааг загламайсан их анзаарч энийг нь өөрийн талд ашигтайгаар эргүүлж болох юм байна гэж боддог. Илжиг би энэ уусмлыг туршиж үзье гэж булаах шахан авч уугаад үлдэгдлийг Ширээг уух бөгөөд гидэс гүзээ нэг сонин дуурайд нэг сайхан унгатал тэнгэр гинэт муудаж бороо шагна. Хорогдох газар олоод ороход Ширээг илжиг хоёр хоёулаа толгойн эргэж нэгэн зэрэг ухаан алдан унав. Хааны ордонд Фиона би ир нөхрөө олж авнаа. Тэгээд намагтаа эргэж очино. Тэнд бидний гэр байгаа гэж хэлээд хувцас аваад явах гэтэл мөн адил ухаан алдан унав. Маргааш өглөөс ирэхэд Ширээгийг тойрон баахан олон хүүхнүүд түүнд ханд өгөөл байсан тул ус уух санаатай өөрийгөө хартал булчин шөрөмсөн тас зангирсан гайхалтай царайлаг хүний дүр туурсан байна. Харин илжиг ярианы чадвартай цэвэрхэн цагаан мор болон хувирсан байдаг. Энэхүү ид шидийг мөнхөд үргэлжлүүлэхийн тулд Ширээг шүн дундаас өмнө Фионаг үнсэх ёстой байдаг. Замдаа сүхт иргэнд явсан хоёр нөхрийг дээрэмдэж хувцсыг нь өмсөөд хот руу орно. Хот руу ороход хүн бүхэн Ширээг рүү сайхан харж инээмсэглээд нөгөө сайхны өмнө харц буруугүй гэдг нь л олж авах шиг байна. Энэ өөрчлөлт Фионад ч мөн хамаарч тэрээр мангас байхаа болж жинхэнэ төрхөндөө эргэн орсон байв.
Өөрийнхөө өөрчлөлтийг харсан Фиона зочирдон байдгаараа ойрлогыг Ширек сонсоод Фиона хэмээн дуудахад Фионач түүний хоолойг сонсож хайрт руугаа ярангүйдэг. Даанч том ордон тэд бие биенээ олохгүй гүйсээр байгаад Фионагийн өрөөнд ортол загалмайсан их хүлээж ахын тэр. Ширекийг өрөөнөөс гарах гэтэл хаалга үүдийг төгжиж гарах гарцгүй болгоно. Энэ хооронд ханхуу Чаймин өөрийгөө Ширек хэмээн Фионод итгүүлж харин загалмайсан их Ширекэд тэр бол гүнж харин чи мангас. Тиймээс та хоёр хизээж тохирохгүй. Үнэхээр хайртай юм бол түүнийг аз жаргалтай байх газар руу явуулах хэрэгтэй гэв. Манай гурав ордноос гараад мухлагт очин хундаг арх өнтрөнгөө Фионагийн талаар ярьж суудал хаан ирж нэгэн өрөө рүү орох бөгөөд тэрхүү өрөөнд ханхуу Чаймин загалмайсан ихтэй уулзна. Загалмайсан их хаанд Фионагийн цайнд хийх хайрын ундааг өгч хин түрүүж түүнийг үнсэн тэрэнд дурлах болно гэж хэлээд Фионог хунтай Чайминд хүчээр дурлуулахыг тушаадаг. Тэдний яриаг сонсож байсан Илжиг ээж гинэ гэж орилоод нууцаар сонсож байгаагаа бариад өгчдیں۔ Оройн үдшилэгний цаг болж хаансал гэрээдэл хоёр ямах охин гэх мэт олон үлгэрийн баатрууд хүрэлцэн ирэв. Энэ үе Ширекийн намагт үлдсэн үлгэрийн баатрууд зурагтаар тэдний хурмын эслэлийг үзээд сууж байх бөгөөд зурагтаар хүлэг морины хамт цэргүүдээс зүгтэж буй Ширекийг харуулна. Тэдний цэргүүдэд баригдаж буй бүх бичлэгийг үзсэн үлгэрийн баатрууд тэднийг аврахаар алсын ас хаан тусыг зорхоор болдог. Хаан Фионагийн цайнд дурлуулах шингэнийг хийгээд Фионатай ярилцах нэрэлээр цайг уулгана. Шоронд байхдаа Ширек радиогоор Фиона болон хунтай Чаймин нарын гэрлэх тухай мэдээг сонсоод бүр ч их сэтгэлээр унана. Гэвч түүний найзууд болох Финоккио, гурван гахай, чам зэрэг үлгэрийн баатрууд ирж тэдэнд тусалгаар шоронгийн тагийг тесрэг бөмбөлгөөр дэлбэлж Финоккио доошоо буугаад хамраа урт болгох шаардлагатай болоход Илжиг ямар ч хамаагүй юм хэл зүгээр худлаа зүйл хэл жишээ нь би эмэгтэй дотор өмд өмсдөг гэдэг ч юм уу гэхэд хамран сонсонгүй. Жоохон гайхсан манай эд чи нэрийн эмэгтэй дотор өмд өмсдөг юм уу гэхэд үгүй гэснээр түүний хамар уртаас ор сунаж эхэлдэг. Тэгснээ улаан байсны тэр өмсдөг жоох шиг. Миний төрөйдөх яг энэсээ. Сонсон хамран дээгүүр алхасаар тэдний гавыг тайлж шоронгоос гарахад туслана. Ширек хотын нарийн богжин зорин очиж авраг том жигмэг бэлдүүлж аваад Фиона гүнж хунтайж Чаймин хоёрыг бүжиглэх дундуур тэд алсын ас хаан тулсын хамгаалтыг нэвтлэн хааны үдшилэг рүү дайрах бөгөөд энэ үед авраг том жигмэг өөрийгөө золиослон бай Ширекийг ордон руу оруулж чаддаг. Хунтай Чаймин Фиона гүнсэх гэж байтал Ширек амжиж орж ирэн загалмайсан ихээс шидэт төхөөрийг булаан авахад ханхуу Чаймин Фиона гүнснэ. Бүх зүйл нуруу унлаа гэж бодтол хаан Фионод дурлуулах шингэнийг уулгаагүй байсан бөгөөд ашгүй манай Фиона хунтай Чайминг нэг сайхан шааж унгаагаад нөгөө муу Чаймин чин загалмайсан их рүүгээ шидэт савааг шидгээд загалмайсан их уурлан шидэт саваагаараа Ширекийг устгахыг оролдоно. Гэвч хаан Ширекийг хамгаалахын тулд урдуур нь үсрэн орж өөрөө мэлхий унтааж болон хувирна. Загалмайсан ихийн ээж шийд хааны хуйт дуулганаас ойж түүнийг өөрийг нь устгадаг. Загалмайсан их алга болсноор түүний бүх ижидүүд ч мөн адил арилна. Шүн дунд болж Фиона хүний дүрдээ үлдэх эсвэл мангас болох сонголттой тулгарна. Тэрээр Ширекийг хайрладгаа илэрхийлж мангас дүрдээ эргэн хувирахаар шийднэ. Энэ нь түүнийг гадаад төрхөөс илүүтэйгээр өөрийгөө хүлээн зөвшөөрч жинхэнэ хайр нь гадаад төрхөнд бос дотоод сэтгэлд оршдог болохыг харуулсан үйлдэл юм. Ширек Фиона хоёр дахин мангас болж Илжигч мөн адил хэвийн байдалтай эргэн орно. Хаан мэлхий хിവэрээ үлддэгч хатан түүнийг хайрлсан хിവэрээ байх болно гэдгийг хэлнэ. Киноны төгсгөл бүгд хамтдаа дуулж бүжиглэн аз жаргалтай байгаагаар кино маань төгсдөг. Ижиг маань өөртөө адилхан амар олон залгуунуудтай басан байдаг шүү. Киноны эхэнд болохоор луу амар их сэтгэл санаагаар унаад ааш зам нэвдрээд байна гэд нөгөө Илжиг ирдэг штэ. Энэ өөрөө нөгөө нэг луу би давхар байсан гэдгийг илэрхийлээд байгаа хгүй. Тэгээ нөгөө сэтгэл санаанаасаа тогтургүй 50 бус байгаа нь эндээс харагдана гэсэн. Тэгээд энэхүү хийж байгаа бэлтгэхийн тулд киногоо дахин нэг сэргээж үзэх үед нэг зүйл маш их бодогдсон. Тэр нь юу вэ гэхээр Илжиг цагаан мор болгон хувирсан юм